Онгоц барьцаалсан нь 7200 метрийн өндөрт нисэж явсан онгоцны ахлах үйлчлэгч Татьяна Сергеевна Рибка жолоодлогын бүхээгт орж нөхөр багийн дарга тантаа нэг эмэгтэй ярилцгийг ингээв. Юун тухай? Таныг чиглэлээ өөрчилж Турк руу нисгэх юм. Аюулгүй байдал эрхэлсэн нисгэж байцаагч танкинд байваа. Түүнтэй уулзраа ярилцгаж хэл молгоо тоглоом байх нэ. Энэ үед бүхээгт орж ирсэн байцаагч Брамов. Үгүй найзуудаа. Тоглоом биш болоод байна. Онгоц дэлбэлнэ гэж занал хийлж байна. Аливаа Михаил би залуурт сууя. Чи танхим руу ор гэлээ. Иргэний агаарын тээврийн хөлөг дээрэмдэгч зандалчин ирчүүдийн хар нэрийн данснаа 30 настай Райса Маевская хэмээх хүүхэн нэрээ бичүүлсэн энэхүү нэгэн явдал 1991 онд болжээ. Туу 134 хөлгийн дарга 1-р зэргийн нисгэж Суров Михаил Юрьевич өгүүлсэн нь. 7-р сарын 4-нд бид Югославаас Ростов руу ирж яв. Сочид бууж зорчигчд авах байлаа. Тэнд бид зорчигчд сууцгаатал тэнгисийн цэнгэг агаар амьсгалж сартаа сайхан шөнийн одод харж шатны дэргэд зогсцгов. Хүмүүс сууж дуусгаад хүүхэд тэрсэн эмэгтэй цагдаа дагуулan яруу ирж яваг хараад харанхуй шөнөөр хүүхдэд тэрээд гүйж аваг бодоход зовдж зүдэрсэн нэгэн байхтаа хөөрхий хэмээн өрөвдсөн юм. Энэ эмэгтэй хожимдоод би дагуулж ирлээ гэж цагдаа хэлээд ёслон буцлаа. Сайн санаат нь та бүхэнд баярлалаа хэмээн сайх хүүхэн хэлээд шатаар өгсөн юм. Шөнийн 3 цаг 1 хоромд онгоц хөрлөө. Надтай уулзна гэснээр нь танхимд ортол намаагч 2 жолхом нурагш гიშгүүлгүй. Зогс бүү арт хэмээн бархирах дуу гарав. Суудлын хооронд өнөөх эмэгтэй зогсно. Танигдхийн аргагүй хууржээ. Хүүхдийн хооронд бодолтой юм тэрсэн сайхан хүүхэн дайрч давшлахад бэлхнээ улаарсан мэт харагдана. Би урагшлах гэтэл бүх хөдөл чиглэлээ даруй уржил эстэгвэл би онгоц дэлбэлнэ гихэн тэр. Энэ онцгой нөхцөл байдлыг багийнхантайгаа ярилцахаар бүхээгт эргэж ирлээ. Агаар тэнгэрт алан хятгаар сүрдүүлэн дээрэмддэг үйл явдлын тухай бид сайн мэдэж байлаа. Гэвч унших буюу сонсох нэг хэрэг. Тийм гэмтэтгээтэй нүур учрах октоор. Тоото хідэн хоромд нөхцөл байдлыг хянуур өрнөлж зориг зүрхтэй шийд гаргах мөч тулгарав. Онгоцооныг хөрүүлээд үзвэл ямар вэ? Огт цумхан сэгсрэнд тэнцвэр алдаж бодолтойгоо унгаана гэж Абрамов санал хэллээ. Тэгээд цаашаа яах вэ? Дэлбэрчгүй яах вэ? Найдвар муутай санал. Сочи руу эргэе. Далайг Босфорын хоолой гэж санаг хэмээн холбоочин Смиридонов хэллээ. Стамбул руу нисэх нь амьд үлцэтэй юм биш байгаа. Гэвч харийн орны онгоцны буудалд газардах нь өөрийн буудалд бөмбөгтэйгөө буухаас баггүй аюул осолтой илүү зүрх зориг гаргах үйлдэл. Хил давхад өөдөөс сөнөөтч болно. Энэ үест Ростовын нутагт орж ирээд байлаа. Хамгийн гол нь заршигчдыг сайн шалгасан тэдэн донд түүнтэй холбоотон сүлбэтэн байхгүй гэж газраас мэдээлв. Хүүхдэн сандал дээр амгалан ойрсож аваа. Их хүн хүүхдэд дэлбэлэх зүрх гаргана гэж юу? Ийхүү Турк нисж байна гэж зарлаад Ростовд буухаар шийдлээ. Маевская наваг маллах гэж бүү оролт. Туркийн засгийн газрын төлөөлөгчд хөрөлцөж ирээгүй цагт онгоцноос нэг ч хүн гарахгүй гэж сүрдүүлв. Тэнгэр багантсан байрлал сүм дугны орой үзэгдэхгүй байх хэмээн гарн салган чичирч эсэн бусаар хараач занал зүглээр сүрдүүлэх нь үнэхээр айц дүрэн байлаа. Механикч 70, 60, 50 м хэмээн доошлох тоо мэдээлж эхэллээ. 3 цаг 46 хоромд онгоц Ростовын буудалд газардахдаа манай онгоцыг тосч аваа түргэн тосламж галт өмөр унтраах машин цагдаа нар хөлгөсөн унааг харагдуулах үг гिचээж буудлын талбайгаас зайдуухан зогсоол руу ойртов. Цагдаагийн газрын баримтлах хэсгийн ахлах дэслэгч Еселенко Виктор Иванович ярьслан 3 цаг 45 хоромд төгшөөр зарлав. Манай хэсгийн 6 хүн ноцтой хэрэг гарсныг даруй гадарлаа. Түргэн зур ховцлож зэр зэвсгээ авлаа. Гэмт эмэгтэй шинж тэмдгийг хэлүүлв. Биднийг очиход онгоц хөдөлгүүрээ унтраагаагүй байлаа. Онгоцны багийнхантай байн холбоо барьж штаб дээр хүмүүс онгоцыг аврах хөлбөрийг хилцэж байтал нисгчийн дуу гарч найзуудаа бушуулж үзээрэй энэ эмэгтэй ухаанаа гихт хүрээд байна гэв. Дээрэмчнийг баримтлах тушаал авлаа. Бид машинтайгаа онгоц руу очиход чимээгээ нэмгэхэд онгоцны хөдөлгүүрийг янгнуулв. Энэ чимээнээс Сергей Кинзор, Алексей Макеевский, Олег Горшонов, Константин Зайкин бид зургуул тээшний хаалгаар орж урт амьсгаа авч гаргаад зоршигчдын тасалгаа руу хаалга хэмх татан оров.
Ханцуугүй хар цамстай гэсэн тэмдгээр нь харуут таниад хоромхон зур тесрэгчийг нь булаан авлаа. Азар хүнд төмөр алах байлаа. Сандал, суудал, угаагуур, хевсэн дэвсгэр бүгдийг нэгж зүслээ. Цаг нь чаг хийх чимээтэй дэлбэрэх тесрэх юуч гарсангүй. Гэмт итгээдийн гарыг гавлав. Гав гинж эмгтэй хүний бугуун зохимжтой гоёл биш л дээ. Өөрөө тийм гоёл зүйл гэсэн хойно яалтай байлаа. 4 цаг 34 хооронд баримтлах хэсэг үүргээ биелүүлснээ илтгэв. Нэгжлийн байцаагч Ахмад Татьяна Ивановна Демченко ярьсан нь бид Маевскаяд нэгжлэг хийхээр дуудагдаж ирсэн юм. Уурсан хилгэнсэн хүүхэн сууж байлаа. Хамаг дээш нь хүүхдийн гар зүнх 35 өрөөбөл автобусны тасалбар ингэсэг уруулын бодог. Хүүхдээ сольж өмсгөх хувцасч байхгүй. Намайг шалгаж байхад онгоц буулгах жижүүр Таня Гулиенко нэмгэн хааны ард тэрд суусан охин сэрээд уйлахад хүүхэд зайлвал та нар зориуд намайг урдуулах гэж хүүхэд уйлуулж байна гэж хашгичв. Та хэрв дэлбэрэх бөмбөгтэй явсан бол би харамсаж халаглахгүй дэлбэлэх байсан. Хажууг хүмүүс би төрсөн үрдээ харахгүй хахад элдв хүмүүсийн тухай асууж байдаг. Ер нь та нартай юугаа ярих юм бэ? Намайг сурвалжлагчид зургтынхантай уулзвал гэв. Сурвалжлагч өгүүлсэн нь бид бараг 2 цаг ярилцлаа. Чамдлантай агаад даруухан уулзалтанд Маевская ихэд гонсгор байв. Гэрэлт Гялсхийн зураг дараагүй нь сурвалжлагчид түүний амнаас гарах үгийг хальс бичгтээ оруулах гэж түлхэлцэн дайраагүй түүнд гомдолтой байжээ. Надтай хүн ясаар хандсангүй. Шөнийн 4 цагт намайг ухаан баларцсан цагаас амруулж тайвшруулдаггүй шууд байцааж эхэлсэн. Таны өдүүлсэн хэргийг ч хүнлэг гэж нэрлэх арга алах шүү дээ. Миний өдүүлсэн хэрэг бол нийгмийн эсрэг өвөрмөц тэмцэл. Би дарангуулагч төрийн эсрэг тэмцэж байгаа юм. Арга зорилго нь зөвтгөн цагаатгадаг юм. Дашрамт хэлэхэд энэ бол миний санаанд нийцсэн урай. Маевскагийн ярьснаар зорилгоо үүдхээс өмнөхөн Омск руу нисч садан төрлийнхөө нэг хүүг хүргэж төрөл садан нартаа онцгой хийцэн үн өндөртэй ханын цаас авч очжээ. Гэтэл тэр цаас нь хямд үнийх болж ах дүүс нь түүнийг мэхлэх санаа өвөрлөө гэснээс хэрүүл гарчээ. Гэрлүүгээ буцах гэж ярахтаа дахир дутуу хүний үнэмлэхээр зорчдын тасалбар авсан нь паспорт дахь овогтой зөрж бас бодлон үсв. Тасалбараа буцааж өгөөд өөрийн нэрээр шинийг авахад ов мэхний төлөө жавтын үрдэгээ зогссонгүй. Чамбаа торгуул оноожээ. Өлсгөлэн уур уцаартаа суугаад нисэхэд онгоцныхын түүнийг тавлсан юм шиг тааруухан хоол өгчээ. Омск руу нисэхэд дахианы мах өгсөн хэрнээ наашаа ирэхэд байхгүй завхарсан юм хэмээн тэр ундууцав. Адлерт нисчирээд ханны цаасаа дэлгүүрт нь буцааж өгөхөд мөнгийн өгсөн хэдийч уур уцаарыг нь барчээ. Гэртээ иртэл хөршин торхтой бензин хаалгыг нь голлуудаа тавьчихсан байлаа. Өнөр танар шороо шавхаа. Орой холтох хийж гин. Хэн орой холтол хүлээх хэрэгвэ. Өөрөө чирж төрж холтоход хор шарандаа хідэн хатуу гэлж сэтгэлээ хөнглөв. Орой хөршинд нь зоч төрж архитлаа. Хөршин түүнийг муучилж буйг тод сонсчээ. Райса авцаатаа үлдсэнгүй. Халуун сэрэг дээр нь орж хөршийнхөө баянгаас дэлгэж өгөв. Хөршийн ихнэр шүүрэн шангаар толгойд нь буулгах нь тэр. Зодуулж дарамжлуулсан Райса Маевская отгоо охиноо тэрсээр цагдаагийн элцээр 22 цагт ирлээ. Олон улсын хөлбөмбөгийн тэмцээн үзэж удаарсан цагдаа нар нутаг дэвсгэрийн хэмжээний зодолтооны учрыг маргааш олъё гэж бодсон бололтой өглөө эргэжээ. Цагийн дараа тэр онгоцны буудалд очисон байв. Тасалбар түгээх цонхны дэргэд ирсэн мөчөөс түүн тохиолдсон олон ядантын үйл явдлын орооцолтой гайд үдгэрийн шинжтэй мэт санагдлаа. Ойрын чиглэлд нисэх онгоцны тасалбар байна уу? Хаашаа чамаагүй. Хөөхдөд тэрсэн бухимдуу байдалтай бүсгүйд юу эс учирсан байж болохсон бэ? Ростов хөрөх нислэгийн тасалбар байна. 16 рублээр тасалбар авч эмнэлгийн тасагт орч хөрштэй зодуулснаа тэмдэглүүлээд зүрхний юм уу? Шөнийн 2 цагт өөрийн нөхөр Петрийн ажилдаг шуудан тасгаар орлоо. Өөрт учирсан гомдол бүхнээ тоочж онгоц аваад нисэх бодол төрснөө битүүхэн хэлэхэд ер тоосонгүй. Аваад нисээч 20-30 онгоцч аваад нисээч гэсэн байдалтай тухуурхав. Бас тэгтэл нэг гай очирхан тэр. Асаагуур авахаар нөхрийнхөө халаасанд гараа хийтэл юу яасан гэж сана. Нууц амрагтайгаа хавьтахад хэргэлдэг углаац. Энэ нь дарангуул төрийн дөнгөнд туйлдд зүдэрсэн эмэгтэй шаналл тарчлалын эцсийн тусал зовлон байж. Ийш тийш харуул туузан хөвөр залгаж хаддаг алах жирийн нэг ган хутга нүдэнд нь тусахуя шүрч аваад гарч одов. Буудалд бүртгээд дуулсан хойно хурч ирэв.
Ийм л хувь заяатай байж гисэн бодолд өртөл цагдаа ирж тус хөргийг лээ. Онгоцонд ороод окноос амтал нойрсуулаад жорлонд орж бэлтгэл хийв. Алхаа сонинд боогоод гартаа ирэх мэдлээ авах цаг боллоо гэсэн шийдэмгий бодолтой гарч ирэв. Та зорчигчдын тухай ямар нэгийг бодож байв уу? Зорчигчд яах юм бэ? Тэд нар харин ч надаар бахархаж, над татархж байсан гэж. Зорчигч Дмитрий Олянич. Хамгийн харцуулсан бидний 3 эрчүүд уур хилэгнэлтэй гар хуруу нь бороо хөдөлж гимэн онгоцтой юутаа хөнөөх аюулаас гэтлэгсэн гэхдээ энэ нэмэгтэн сэтгэлийн хямралыг намжаахыг хичээж хөөрөж үтсэн юм хэмээн өгүүлрөв. Та хаан турсан бэ? Хаана ажилтдаг вэ? Ам бүл хідүүлээвэ. Амин сэтгэлийн ийм яриа дэлгэж үзлээ. Тэрээр дуртай хариулж 30 настай татар гаралтай 2 хүүхэдтэй Адлерийн номын дэлгүүрт ажилтгаа ярив. Түрэгт очоод улс төрийн хэрэгээр дөрвчин эрх олж суурьшин гүйлгээтэй ном хэвлүүлж менежер болох зорилготой байжээ. Энэ бөмбөг жинхэнэ дэлбэрэх бөмбөг биш, сонинд хулдсан алах байсан ч Окта Маевская зүрхэн орших цээжин тус газартаа агуулж авсан бөмбөгөө дэлбэлжээ гэлтэй. Тэр тесрэл түүний амьдралыг хаг нэргээ зогссонгүй олон хүний хилэгнэл дургуутслыг төрүүлэн түүнтэй хамт агаарт тэнгэрт 45 хором сэгсэрлийн бэртэн гэтлэн өнгөрүүлсэн нисэгч зорччод газарт тэдний хүлээн төгшөөрлсөн олон дахиад миний нүдэнд бүүзэгдэг газрын гаваар орж бушлагдаг хэмээн зүрхлийн үгээ олж чадан ярьж байв. Түүнтэй хамт явсан олонны дунд энэ бүхнийг үл анзааран амгалан нойрондоо лавтай сайн зөнтөө зүүд үзэж авсан цор ганц хүн түүний балчирхан охин Ксения байлаа. Түүнийхээ амийг ч хөнөөхөөс боцохгүй тесрэх бөмбөг цээжиндээ тээж авсан энэ буюу Райса Майская бүсгүй нийгмийн эсрэг галзуурал мэт авирлтыг манай бүхэлдээ бүгсэн нийгмийн ёс суртахууны гажуудлын өвөрмөц илрэл гэж нэг талаас үзэж болно. Хэдий тэгвч энэхүү зөөлдөх нөхцөл байдал тухай хүн өөрөө хүн яваа цагтаа ингэтлээ төөрөлтхийг зөвтгөж үүрэг хариуцлагыг нь хөнгөлөх эрх хараахан үгүй буудсаа.